За эрхэм офицер ахлагч нарын амрыг ирээ. За өнөөдөр онцгой байдлын албаны 2014-өөс 15 оны хичээлийн шинэ жилийн нээлт болж байна. Тэгээд энэ хичээлийн шинэ жилийн нээлтэнд зориулаад ер нь гамшиг гэж юу юм, гамшигаас хамгаалах менежмент гэж юу юм, өнөөгийн байдал нь ямар байгаа, ирээдүйн хандлагын талаар та бүхэнд одоо тодорхой мэдээлэл хүргэхээр өнөөдрийн хичээлээ бэлдлээ. За хичээлийнхаа агуулгатай танилцъя. Эхлээд бол ер нь гамшиг гэж юу юм, гамшигт хүмүүс яаж ханддаг талаар ямар онол урсгалууд байгаа тухай та бүхэн танилцуулна. Үүний дараагаар болохоор гамшигаас хамгаалах менежмент гэж юу юм? Энэ менежмент нь өнөөдрийн хүртэл яаж хөгжиж ирсэн бэ? Түүх хөгжил талаас нь ярив. Дараа нь энэ одоо цаашдаа ер нь ямар хөгжих хандлага байгаа юм? Дэлхийн нийтэд ямар хандлага ажиллаж байгаа талаар мөн Монгол улсад одоо энэ гамшигаас хамгаалах үйл ажиллагааг одоо эрхэлдэг тогтолцоо яаж үүсэж хөгжиж бүрэлдэж ирсэн? Цаашдаа одоо ер нь ямар чиг хандлагаар үүсэж хөгжих тухай ингээд товчхон авч үзье. За ер нь гамшиг гэж ер нь юу вэ гэд дэлхийн нийт дээр ингээд авч үзэхэд бол гамшигт хүмүүс янз бүрээр ханддаг юм байна л да. Юу ч ханддаггүй гэхээр гамшиг бол ерөөсө хувь тавилан, бурхныг эсгэлээ. Юу ч хийгээд бид нар нэмэргүй одоо ингээд бидний оногдсон хувь тавилан ингээд байж явах сонирхолтой нэг хэсэг хүмүүс байдаг бол нөгөө талаасаа энэ бол байгалийн үзэгдлээ. Бид нар одоо байгальтаа тэмцэх ёстой гэж далан хаалт барьдаг ч юм уу те. Одоо тийм маягаар ингээд тэмцдэг бас нэг хэсэг хүмүүс байдаг юм байна. Нөгөө нэг хэсэг 3 дахь хүмүүс нь болохоор гамшиг болно гэдэг чинь өөрөө нэг талаас байгалийн үзэгдэл, нөгөө талаас нийгмийн одоо хүчин зүйл хоёр харилцан үйлчлэлт бий болд юм гэж үздэг нэг хэсэг байж энэ хүмүүс бол яадаг вэ гэхээр одоо энийг юугаар тайлбарлах гэхээр газар хөдлөлт бол өөрөө одоо хүмүүсийг өхөлт хөргөхгүй. Бидний байрсан барилга байгууламж маань өөрсдөө бол нурснаар бол газар хөдлөлт бол бидний гамшигт хүргэж байна гэж одоо тэр барилга байшингаа хүчтгэх тийм ажлыг хийдэг нэг хэсэг байхад дөрөвд хурцгалт нь болохоор гамшиг бол нийгмийн үйл явцаа гэж юусоо үздэг юм байна. Яагаад нийгмийн үйл явцаа гэж үзэж байгаа нэхлээр гамшиг бол өөрөө үзэгдэл тэрэнд хинч өртөхгүй юу ч одоо сүйдэхгүй байвал энэ бол гамшиг бишээ. Тийм учраас бидний амьдарч байгаа нийгэм маань өөрөө бол гамшиг үүсэх үндэс болдго юм байна гэж одоо үзэж байгаа юм байна. Энэ үзэл дээрээ ч өнөөдөр одоо дэлхийн нийт бол бас тогтоод ер нь гамшигтай тэмцэн гамшиг гэдэг чинь өөрөө бол нийгмийн ажиллаа. Тэгэхээр одоо нийгмийн суур асуудлуудтай бол холбож авч үзэх зүйтэй гэж үзэж байгаа юм байна. За энэ утгаараа бол гамшигаас хамгаалах асуудал гамшигын одоо онол бол их хүчээ авч дэлхийн нийтэд өнөөдөр их хөгжиж олон одоо оны судалгаа эрдэм шинжилгээний ажлууд хийгдэж байна. За тэгвэл энэ гамшигаас яаж хамгаалах менежментийг хийх ёстой юм бэ гэдэг одоо асуудал гарч ирнэ. Та бүхний бидний сайн мэддэг ер нь гамшигын өмнө ямар арга хэмжээ хийж явах юм, гамшигын дараа ямар арга хэмжээ хийх юм, гамшигын үед ямар арга хэмжээ хийх вэ гэдэг дээр бол бид нар бол яаж үзэж байгаа нэхэр урьдчилан сэргийлэх, аврах, хор уршиг арилгах, сэргээн босгох гэж. Энэ болохоор улс орон болгонд өөрөөр бас тодорхойлж байна. Гэхдээ ихэвчлэн бол 4-5 үед бол авч үздэг. Манай онцгой одоо гамшигаас хамгаалах тухай хуулийн дээр болохоор яг эндгээр үе шатуудыг бол гамшигаас хамгаалах гэж үзнэ гэж одоо авч үзсэн байгаа. За тэгвэл гамшигаас хамгаалах менежмент гэж юугаа тодорхойлох вэ гэхээр альва тэр болцсогүй аюулт хүн ам, мал амьтан, эд хөрөнгө хүрээлэн буй орчныг одоо өртгөөс нь урьдчилан сэргийлэх, өртсөн үед нь аврах, хор уршиг арилгах, гамшигын дараа сэргээн босгох үйл ажиллагааг одоо үр дүнтэй зохион байгуулж улс орны товтортой хөгжлийг хангаж чиглэсэн үйл явц гэж одоо тодорхойлж гамшиг бол өргөн хүрээтэйгээр авч үзэж байна. За энэ хүрээнд маш олон тооны арга хэмжээнүүд явагддаг. Та бүхэн мэдж байгаа. Эхлээд бол урьдчилан сэргийлэх ажиллагаа гэж нэг хамгийн чухал нь юу гэхээр эрсдлийг бууруулах гэж. Энэ дээр яг хөл эрсдлээ үнэлнэ. Тэгээ байгаа эрсдэл ямар эрсдэл байна, ямар аюул байна тэн дээрээ тулгуурлаад аюулаа бууруулна. Аюулаа бууруулахаас гадна тэр өртөөд байгаа нийгмийнхаа эмзэг одоо байдлыг бууруулна. Урьдчилан сэргийлэх хүрээнд бас нэг чухал ажил бол бэлэн байдлаа хангах онцгой байдлын алба бэлэн байхаас гадна иргэд аж ахуй нэгж одоо гамшигт өртөж болзошгүй бүх зүйл одоо бэлэн байх хэрэгтэй. Энэ нь бол тухайн гамшиг болсон үед түүнийг хохирол багтаа даван туулах, түүнээс учрах хор уршиг бол одоо багасгах их ач холбогдолтой гэж үзэж байгаа. Түүний дараагийн нэг гамшигын үед бол яг эрен хаах аврах ажиллагаа явагдана. Энэ хүрээнд бол яг хүн амыг нүүлгэн шилжүүлнэ, яралтай тусламжийг хүргэнэ. Тэгээд ийм одоо нин даруй одоо хүмүүсийн амьдралын наацхан хэрэгцээг хангах одоо ажлууд явагддаг. Үүний дараа болохоор хор уршиг арилгах гэж ажиллагаа байна. Энд болохоор яралтай тусламжийг хүргэх, хохирлыг арилгах. Үүний дараа сэргээн босгохын дээр сэргээн засварлах,
сэргээн босгох гэж хоёр өөрөөр. Сэргээн засварлах гэдэг нь яадаг вөхөр гамшигт өртсөн нийгмийг одоо яг өмнө байсан байдалд нь оруулах, нийгмийн үйлчлэгийг нь хэвийн болгох үйл ажиллагаа хамаарч байгаа бол сэргээн босгох гэдэг нь бол илүү урт хугацаатай, илүү одоо бүтцийн буюу барилга байгууламжийг шинээр барьж босгосон одоо тийм урт хугацааны үйл ажиллагаа бол сэргээн босгох гэж хамаарч энэ олон тооны багц үйл ажиллагааг бол гамшигаас хамгаалах менежментийн хүрээнд хийж хэрэгжүүлэх ёстой юм байна. За энэ одоо гамшигаас хамгаалах энэ үйл ажиллагаа маань өнгөрсөн хугацаанд яаж хөгжиж ирвэ гэд авч үзэх юм бол хамгийн бүр гамшиг бол хизэнээс бий болсон бэ гэхээр хүн төрөлхтөн бий болсон цагаас л бид нар ямар нэг хэмжээгээр байгалийн зүгээс өөр одоо бидний бий болгосон нийгмийн зүгээс ямар нэгэн дарамт одоо аюул заналдаар амьдарч ирсэн манай эртний үе гэх юм бол бүр манай эртний өмнөх үеэс бол гамшигт өртөжсэн тухай бол баримт материалууд байна. Жишээлх юм бол энэ одоо эртний Грек дэх Помпей хот газар галтуулын дэлбэрэлтэнд хэрхэн сүйдсэн тухай хоёр хот. Нөгөөх нь нэг хот нь болохоор бүрэн сүйдсэн байхад нөгөө хот нь бол яаж юм нэхэр нүүлгэн шилжүүлэх ажиллагаа хийгдээд ингээд бүрэн гарсан тухай баримтыг бол бүр манай эртний өмнөх үеэс бол эхэлж байна. Тэгээд шинэ үеийн түүх гээд эхлээр манай эртний үеэс эхлээд 1900 оны хүртэлх үедээ бол бас энэ шинэ үеийг түүхийг авч үзэж байгаа. Энэ хүрээнд бол эртний одоо ороомд бол галт өмрийг одоо аюулыг бууруулах тэмцэгт чиглэлийн одоо байгууллагыг одоо Ромын эзэн хаан өөрөө байгуулж тэрийг бол ингэж хөгжүүлж ирж исэн байгаа юм. Тэгээд 1920-од оноос бол одоо иргэний хамгаалалт 20-од оноос 90-од оны хүртэл бол гамшигаас хамгаалах үйл ажиллагаа бол бүхэлдээ иргэний хамгаалалт нэрийн дор явагдчихсан байгаа юм. Энэ үед болохоор та бүхэн мэдж байгаа дэлхийн одоо 2 дугаар дайны үед дэлхийд одоо хоёр туйлд өөр нь барууныхан зүүнийхэн гэж одоо хоёр туйлын юм үзэл баримталд Орос нэг нь Оросын зүүнтэлд Орос улс нөгөөх нь болохоор Америк нэгдсэн улсын хоорондын юунаас болж одоо иргэний хамгаалалт иргэнээ одоо объекто яаж н цэргийн буюу химийн үе олноор хүннөх зэвсгээс хамгаалах вэ гэдэг асуудал бол хурцаар тавигдж ингэж хөгжиж ирсэн байх юм аа. Харин 1990 онд одоо дэлхийн нийт дээр өөрчлөлт байгуулалт явагдсан. Тэр үед бол Берлиний хаан нураад ингээд дэлхий бол одоо хоёр туйлд хуваагдахаа болж галбаачлаад даяарчлагдаж эхэлсэн. Нэг дэлхий болж эхэлсэн. Энэ үеэс бол эргээ харахад бол бүхий л цаг үед иргэний хамгаалалтад бэлдэжсэн тэр одоо иргэний хамгаалалтад бэлдэжсэн тэр их хөрөнгө мөнгөө ингээ эргээд харахад бол юунд бэлдэжсэн тодорхойгүй болоод дайн байлдаан гэхээсээ илүү гамшигт байгалийн гамшигт өртсөн одоо хүмүүсийн тоо бол одоо тухайн үед бол одоо маш өндөр гарч ирсэн. Энэ үеэс бол дэлхийн нийт юу гэж үзсэн бэ гэхээр ер нь байгалийн гамшиг бууруулах хэрэгтэй байна гэд 1990-ээс одоо 99 оны байгалийн гамшигын аюулыг бууруулах олон улсын 10 жил болгож нэгдсэн үндэсний байгууллагаас зарлаж гамшигын асуудлыг одоо ингэж ач холбогдлыг нь өндөрсгөж ирсэн байна. Иргэний хамгаалтаас одоо гамшигаас хамгаалах асуудал дээр шилжиж ирсэн байна. Үүний дараа бас мөн Йокохамагийн стратеги гээд Японы ийм стратеги гарсан. Энэ бол хамгийн гол нь гамшиг бууруулах биш. Одоо бүх дэлхийн нийтээр хамтарч одоо хүмүүст аюулгүй амьдрах одоо урьдчилан сэргийлэх тийм соёлыг суулгах хэрэгтэй байна гэдэг үзэл санаа бол 2004 оны хүртэл одоо хөгжиж ирсэн байгаамаа. За үүний дараа болохоор та бидний сайн мэдж байгаа 2005 оноос дэлхийн 168 орны одоо улс орноос төлөөлөгчд оролцож одоо улс үндэстэн орон нутгийн амжилттай сэргийлж чадахыг бий болгох Хёгогийн үйл ажиллагааны хүрээ баримт бичиг боловсруулад ингээд одоо өнөөдрийн хүртэл 10 жилд ингэж дагаж мөрдөж байна. Энэ хүрээнд бас өөр нэг зүйл болвол ерөнхийдөө гамшигын аюулгүй байдлын төлөө хөрөнгө мөнгө ихээр оруулах хэрэгтэй байна. Мөн орон нутгийн үйл ажиллагаанд бол одоо үйл ажиллагааг дэмжиж түүнд хөрөнгө оруулах хэрэгтэй гэсэн ийм санааг бол гих мэтлэнгийн олон үзэл санаанууд явагдаж ирсэн байна. Дэлхийн хэмжээнд Монгол улсад бас яг энэ одоо гамшигаас хамгаалах талаар баримталж байгаа үзэл баримтлалаас тодорхой хэмжээгээр нөлөөлж өөрийнхөө туслалаа олж ирсэн байгаа юм. Ерөнхийдөө бол монголчууд бол эрт дээр үеэс гамшигаас хамгаалах талаар маш одоо их уламжлалт зан үйлээрээ дамжуулж өөрсдийнхөө ахуй амьдралынхаа хүрээнд их одоо хэрэгжүүлж ирсэн байдаг. Жишээлх юм бол одоо бид нар ярьдаг тий голын одоо ихэн дээр айл буухгүй байх, энэ чинь нөгөө байгаль дэлхийн экологи бохирдуулах, мөн одоо ганц модны доор буухгүй байх, гэрээ одоо голын одоо сав газарт буулгахгүй байх,
Гэхмэчлэн одоо ганц модны доор буух юм бол аянган нэрвдэх, голын одоо хөндөд буух юм бол үер усанд нэрвдэх. Гэхмэчлэнгийн уламжлалт ахуй амьдралынхаа хүрээнд одоо зохицуулж явагдажсэн бол 1200-аад оноо гэд эхэзэн Чингис хааны нэг их засаг хууль дэнтэр бол бас гамшигээс хамгаалах асуудлыг маш тодорхой оруулж өгч ирсэн. Одоо жишээлх юм бол айлууд одоо ингээд галт төмрийн аюул болж байгааг хэрвээ мэдээд одоо тэрийг унтраах арга хэмжээ аваагүй бол одоо тижнээ бодоор торгоно. Одоо галын аюул тавьсан хүн бол одоо баг өвхөт дүүцэх ялтай айл амтэн отголж буудалчаад тэр явахта галаа унтраагаад дээр нь одоо малынхаа ус хялгаснаас одоо тэмдэг болгож галаа бүрэн унтраагаад явсныг одоо ингээд илтгэх ёстой гэх мэтчлэнгийн ийм хуулийн заалтуудыг бол одоо хууль цаасан зохицуулалтаар бол 1920-ад оны хүртэл одоо зохицуулж ирж байсан байгаамаа. За 1930-ад оноос бол дэлхийн нийтэд гарсан одоо нөгөө тэр дэлхийн одоо хүн төрөлхтний өмнө байгаа тэр хоёр тулд үзэгдэл бас манад нөлөөлж 1930 оноос бол иргэний хамгаалтын одоо үзэл санаа гарч ирсэн байгаа. Энэ болохоор батлан хамгаалах одоо яамны дэргэд одоо энэ иргэний хамгаалтын асуудал эрхэлсэн одоо юм одоо албыг сүулдэ газрыг байгуулж одоо 94 оны хүртэл ингэж явж ирсэн байна. 94 оноос хойш бол бас иргэний хамгаалт дан ганц тэр одоо үе хоолноор хөнөөх тэр дайны тэр байдлаас биш мөн энэ дээр бол нөгөө үерийн аюул ой хэрийн төмөр хэмчлээ юм газар хөдлөлт зэрэг юм гамшигын аюулуудыг бас нэмж 94 оны иргэний хамгаалтын тухай хуулийн нэмэлт өөрчлөлтөөр бол орж ирсэн байгаа. 2003 оноос хойш бол өнөөдрийн та бидний мэдж байгаа энэ гамшигаас хамгаалах тухай хууль маань хэрэгжиж иржээ. За өнөөдрийн хүртэл ингэж хөгжиж ирсэн гамшигаас хамгаалах тухай үжил баримтал маань ирээдүйд буюу одоо 21-р зуун бид 21-р зууны эхний 10 жилийг үдчихлээ те. Энэ үед одоо яаж хөгжих нь вэ гэхэд та бүхэн дараагийн энэ хөх слайднаас хөх одоо бүсгтээс харж болно. Ерөнхийдөө гамшигт эдийн засгийг яаж сүрч гэнэ гэж анхаардаг байсан бол тогтвортой хөгжлийг яаж хангах вэ гэж тогтвортой хөгжлийг та бүхэн мэдж байгаа тийм хүмүүсийг нийгмийг яаж сайн сайхан байлгах уу, эдийн засгийг яаж одоо хохиролгүй байлгах уу, мөн хүрээлэн буй орчныг бас яаж сүйдүүлэхгүй байх уу гэдэг дээр гамшигаас хамгаалах асуудал гурван дээр нь анхаарах ёстой. Мөн одоо шинжилгээ ухаанд тулгуурласан цогц арга хэмжээ авах. Яадгүй гэхээр ер нь манайх яадаг байсан бэ гэхээр гамшиг боллоо төрөнд хариу үзүүлээл одоо нэг хор уршигын найрлагал тэмцээл өнгөрөөдөг гэсэн бол одоо урьдчил шинжилгээ ухаанд тулгуурлаад цогц ингэж хэрэгжүүлэхээр болж байна. Мөн хор уршигыг арилгах сэргээн босгох үйл ажиллагаа төвтэй биш урьдчилан сэргийлэх эрсдлийг бууруулах үйл ажиллагаа төвтэй болж хөгжих юм байна. Ганцхан төрийн байгууллагын ажил төр энэ гамшигаас хамгаалах ажлыг удирддаг биш төр олон нийтийн хамтын ажиллагаанд тулгуурсан байх гэж одоо ийм зарчим явагдаж байна. Олон нийт гэдэг дээр болох юу гэхээр иргэний нийгмийн байгууллагууд, орон нутгийн байгууллагуудыг бол олон нийт гэж авч үзэж байгаа. Тэгэхээр төр төвлөрсөн биш тийм ээ. Одоо төр олон нийтийн хамтын ажиллагаанд тулгуурсан байх ёстой. Мөн бие даасан цаг үеийн шуурхай хариуцлагатай удирдлагатай хамгийн гол нь одоо нэг тийм хүнд сурталтай биш богино хугацаанд одоо шийдвэр гаргаж ажиллах одоо тийм байхыг шаардж байна. Мөн одоо тэгээд хэрэглэгч буюу одоо иргэд олон нийт маань юу хүсэж байна? Тэднэрт ямар асуудал байна? Түүнийг мэдэрч одоо бас гамшигаас хамгаалах үйл ажиллагаагаа явуулах тийм хэрэглэгч төвтэй буюу хэрэглэгчд чиглэсэн байх хэрэгтэй гэж. Мөн ганц одоо гамшиг боллоо. Түүнээс учирсан хохирлыг найрлахад мөнгө гаргадаг биш. Түүнээс альва хохирол учрахаас өмнө тэр ямар эрсдэл байгаа юм, түүнд ямар хөрөнгө мөнгө хэрэгтэй байгаа юм, түүнд нас хөрөнгө оруулалт одоо хийх тийм чиглэлтэй болж байна. Мөн ганцхан хүний одоо хүчинд биш дэвшилт техник технологи одоо та бидний сайн мэдих зайнаас тандан судлал газар зүйн мэдээллийн систем хиймэл дагуулын мэдээ одоо GPS гэх мэтлэнгийн мөн өндөр хурдны тооцоолуурын программыг ашиглаж одоо гамшигын нөхцөл байдлыг эрсдлийг энэ төр зураглах одоо ийм ажлууд бол хийгдэх ёстой гэж ингэж үзэж байгаа юм байна. За одоо хичээлийнхаа 3 дахь хэсэг буюу ер нь гамшигаас хамгаалах менежментийн тогтолцоо гэж юу юм бэ гэдгийг цөмөрөө авч үзье. Ер нь тогтолцоо гэдэг чинь өөрөө бол тий одоо олон тооны оролцогч хэсгүүдээс бүрдэж нэг зорилгын төлөө ингээ ажиллаж байгаа гэдэг утгаараа бол хэрвээ гамшигаас хамгаалах тогтолцоо гэх юм бол ямар нэгэн түүнд өртөх одоо нэг аюул өртөх одоо хүн ам эд хөрөнгө байгаль орчин өртөх одоо субъект байхад нөгөө талд нь тэн дээр нөлөөлөх аюулт үзэгдэл осол байна. Энэнийг одоо энэ үйл ажил энэ одоо өртөх байдлыг хамгаалах чиглэсэн эрх зүйн орчин бүтэц одоо хүч хэрэгсэл те тэгээд ямар нэгэн үйл ажиллагаа явуулж явах хэвээр энэ бүх одоо юу гамшигаас хамгаалах тогтолцоож авч байгаа. Манайхан бас заримдаа буруу ойлголттой байх шүү дээ.
гамшигаас хамгаалах тогтолцоо гэхээр онцгой байдлын алба юм шиг. Энэ бол үгүй Монгол Улсын ерөнхийлөгчөөс эхлээд иргэнээ хүртэл одоо энэ гамшигаас хамгаалах үйл ажиллагаанд оролцож байгаа энэ бүхий л одоо тэр чиг үүрэг оролцож байгаа оролцоог бол бүхэлд нь авч үзэж чинь тогтолцоо гэдэг ойлгох хэрэгтэй. За энэ тогтолцоо өнөөдрийн хүртэл Монгол Улсад яаж хөгжиж ирсэн бэ гэхээр би өмнө түрүү ярьжсэн те манайх бол одоо яг гамшигаас хамгаалах чиг үүргийг хэрэгжүүлж эхэлсэн үе бол 1964-оос 69 онд бол Батлан хамгаалах хөдөлмөр нийгэмлэгийн одоо иргэдийг одоо цөмийн болон тийм үе олнор хөнөөх зэвсгээс өөрийгөө хамгаалахад нь сургах тийм одоо бүтэц байгуулагдаж эхэлсэн байгаа. Тэрийг болохоор иргэний хамгаалтын алба гээд тэгээд 64-өөс 69 он хүртэл явж байгаа 70 онд бол анхны иргэний хамгаалтын тухай хууль батлагдаад энэ иргэнийг хамгаалах чинь бол батлан хамгаалахын ганцхан чиг үүрэг биш бүр улс орныг бүхэлд нь хамарсан одоо бүх нийтийн үйл хэрэгэ гэж үзэж бүр сайд нарын зөвлөлийн дэргэд бол иргэний хамгаалтын газрыг бол байгуулсан байгаа юм. Үүний дараагаар болохоор тэгээд 74 жил явж байгаа 75 оноос хойш 89 оны хүртэл хугацаанд бол одоо батлан хамгаалах яамныхаа дэргэд байх нь зүйтэй юм гэд улсын иргэний хамгаалтын газар гэсэн нэртэйгээр байгуулагдаад орон нутагт одоо нэг 18 аймаг 3 хот гэж байхад иргэний хамгаалтын хилцүүдийг байгуулж одоо бүхлөтэн тогтолцоо болж хөгжиж ирсэн байгаа юм. За үүний дараагаар болохоор нөгөө 90 онд одоо манай Монгол улс чинь бүх тогтолцоогоор бүгдээрээ өөрчлөгдсөн учраас мөн гэхдээ яг хөө тэнд болохоор батлан хамгаалах 90-ээс 2002 оны хүртэл болохоор батлан хамгаалах яамны дэргэд иргэний хамгаалтын ерөнхий газар гэж нэртэйгээр байгуулагдаад 94 онд иргэний хамгаалтын тухай хууль нь шинжлэгдээд тэн дээр ганцхан үе олноор хөнөөх зэвсгээс гадна бас байгалийн гамшигын асуудлуудыг бас давхар оруулж ирсэн байгаа юм. Энэ хүрээнд бас нэг чухал юм болохоор 1990 онд улсын онцгой комиссийг байгуулсан байгаа. Байнгын онцгой комисс нэртэйгээр энэ нь ямар үүрэгтэй байсан бэ гэхээр одоо үер усны аюул нь байгалийн гамшигын аюул нь байгаль орчны яамд болцшгүй одоо үе олнор хөнөөх зэвсгийн одоо хамгаалах чиг үүрэг нь одоо батлан хамгаалах яамд галт төмрийн одоо аюул ой хоёрын төмрийн асуудал нь одоо хууль зүйн дотоод хэргийнхээ яамд юм байх үед эднийг нийтмэл зорилгоор одоо хангаж одоо тэр улс орнд учирсан хор уршиг шуурхай арилгах зорилгоор бол улсын байнгын онцгой комиссийг бол 90 онд байгуулсан байгаамаа. За тэгээд 2003 оноос та бүхэн бид мэдж байгаа гамшигаас иргэний хамгаалтаас ерөөсөө гамшигаас хамгаалах менежментийн үзэл баримталд бүрэн шилжиж 2003 онд гамшигаас хамгаалах тухай хуулиа баталж 2004 онд гамшигаас хамгаалах ерөнхий газраа бол одоо ингэж байгуулсан юм хөгжлийн шинэ үедээ явж байгаамаа. За ер нь өнөөдрийн энэ тогтолцоон тэгвэл энэ өнгөрсөн одоо 10 жилийн хугацаанд одоо ямар эрх зүйн орчинтай бай, түүнд нь ямар дутагдал байв гэдгийг бол бас одоо тодорхойлсон байгаа юм. Ерөнхийдөө бол нэр томьёоны хувьд манайх бол энэ хууль маань бол ерөнхийдөө их тодорхойгүй, их цэгцрээгүй байгаа юм байна. Гамшигаас хамгаалах үйл ажиллагаагаа ч мөн бараг бүрэн одоо зохицуулах одоо тийм эрх зүйн орчин байхгүй байна. Жишээлх юм бол хамгийн гол чухал юм урьдчилан сэргийлэх эрсдлийг бууруулах, сэргээн босгох ажилтай холбоотой юмнууд мөн ганц энэ гамшигаас хамгаалах тухай хууль маань одоогийн хууль маань бол төр ганцхан үүрэг хүлээхээр төр бүх ажлыг зохицуулахаар байгаа бол шинэ одоо энэ цаашид бол дэлхийн нийтэд гамшигаас хамгаалах үйл ажиллагаа бол ер нь түншлэл бүх талын оролцоо төр хувийн хвшлийн түншлэл иргэд сайн дурынхны оролцоонд тулгуурлах ёстой гэсэн ийм асуудлыг зохицуулалт байхгүй байна. Мөн бусад одоо бидний одоо өнөөдрийн тулгамдж байгаа асуудал аврагчийн эрх зүйн байдал хүмүүнлэгийн тусламжийн асуудал энэ төр бол одоо өнөөгийн гамшигаас хамгаалах тухай хуулиар зохицуулагдаж чадахгүй байна. Ийм учраас одоо эрх зүйн орчин боловсронгуй болох ёстой гэж одоо үзэж байгаа. Энэ хүрээндээ бол эрх зүйн орчны шинжилэл хийгдэж байгаа. Гамшигаас хамгаалах тухай хуулийн шинжилсэн найруулгыг та бүхэн бүгд танилцсан байгаа. Энэхүү хууль нь батлагдсанаар бол бид нар юу хүлээж байгаа вэ гэхээр манайх бол гамшигаас хамгаалах тогтолцоо маань их зөв бүтцтэй болноо. Одоо бол бас жоохон ганцхан тал нь учир дутагдaltaа тий одоо төр хувийн хвшлийн түншлийг хангах ч гэдэг юм уу бүх талын оролцоог хангах асуудал дутагдaltaа бол зөв тогтолцооны бүтцтэй болно. Мөн онлын үндэстэй эрх зүйн орчин бүрдэнэ гэж байгаа. Яг бол нэр томьёо онлын үндэстэй оновчтой болоод ирэхээр одоо эрх зүйн орчин маань өөрөө их онлын үндэстэй болж ирнэ. Тэгээд мөн одоо гамшигаас хамгаалах талаар бол цогц одоо тийм бодлого хэрэгжих боломжтой болж ирнэ. Иргэд олон нийтийн оролцоо хангагдана. Хамгийн чухал нь болохоор гамшигын эрсдлийг бууруулах эрх зүйн орчин бүрднэ гэсэн юм одоо хүлээлтүүдийг бол тавьж байгаамаа. За бүтэц зохион байгуулалтын хувьд манай тогтолцоо ямар байна вэ гэхээр бидэнд бол ямар давуу тал байна вэ гэхээр манайх бол бас үндэсний хэмжээнд бас бүрэлдсэн юм байна. Мөн засгийн газар бүх талын одоо засгийн газар төрийн байгууллагуудын оролцоог хангасан улсын албад онцгой комиссоос ажилтдаг юм байна. Сул тал нь юу вэ гэхээр
одоо орон нутгатаа буюу засаг захиргааны нутаг дэвсгэрийн хамгийн бага нэгжтэй буюу одоо сум одоо хорооны төвшөнд бол гамшигын асуудлыг хариуцсан мэрэгчлэлтэн байхгүй. Тэндээ бол орон тооны бүтцтэй байдаг. Мөн эрх мэдэл их төвлөрсөн, төсөв хөрөнгө төвлөрөлтөө хангалтгүй мөн түншил хамтын ажиллагаа сул байд юм байна. Биднэрт ямар боломж байна вэ гэдэг гадна талаас харах юм бол одоо улс дэлхийн нийтэд бол гамшигаас хамгаалах асуудалд бол маш их анхаарал тавьж байна. Түүнд нийцсэн гамшигаас хамгаалах бодлого хөтөлбөрөө бас бид нэр баталсан байна. Тэгээд төсвийн шинэ хууль батлагдаад бас орон нутагт өөрсдөө төсөв гаргаад эрсдлээ бууруулах чиглэлд одоо хөрөнгө мөнгө гаргах боломж нэмэгдсэн байна. Бидэнд болохоор ямар аюул байж болох вэ гэхээр хамгийн гол нь олон нийтийн одоо мэдлэг ойлголт бол маш бага байна. Тэгээд мөн санхүүжилтийн асуудалд бас хүндрэл байна. За энэ бүгдээс бид нэр ямар шийдлийг олж харж байгаа гэхээр ерөнхийдөө бүх төвшөнд гамшигын эрсдлийг бууруулах үндэсний одоо тийм платформ буюу бүтцтэй болох хэрэгтэй. Төвлөрлийг босоо буюу хэвтэй чиглэлд цааруулах хэрэгтэй юм байна. Босоо гэдэг чинь болохоор онцгой орон нутгаас төв нэгж рүүгээ, хэвтэй гэдэг чинь болохоор төрийн болон төрийн бус байгууллага, бизнесийн байгууллагуудтай ингэж хамтарч ажиллах чиглэлд дан ганц онцгой байдлын алба энэ гамшигаас хамгаалах асуудлыг хэрэгжүүлнэ гэхгүйгээр энэ төвлөрлийг цааруулах хэрэгтэй. Олон нийт тулгуурсан гамшигын эрсдлийг бууруулах гамшигаас хамгаалах асуудлыг бас хэрэгжүүлэх. Мөн сум хорооны төвшөнд бол гамшигаас хамгаалах асуудал хариуцсан орон тооны төрийн захиргааны ажилтан албан хаагч ажиллуулах гэсэн шийдлийг олж харж байгаамаа. Энэний дагуу бол манай гамшигаас хамгаалах тогтолцооны бүтэц болвол их сайжирна гэж үзэж байна. Яаж сайжрах вэ гэхээр улсын онцгой комисс гамшигаас хамгаалах улсын алба гэсэн юм олон тооны бүтэц байж хахаар ерөөсөө гамшигаас хамгаалах буюу гамшигын эрсдлийг бууруулах үндэсний хороо одоо бүх төвшөнд ажиллах нөгөө талдаа бол яг мэргэжлийн удирдлагаар хангах өдөр тутмын ажлаа явуулах гамшигаас хамгаалах төрийн захиргааны байгууллага гэж ингэж ажиллах нь бол төвлөрлийг сааруулсан мөн оновчтой бүтэц зохион байгуулалтаа гэж үзэж байгаамаа. За манад одоо гамшигаас хамгаалах үйл ажиллагаа хэрхэн хэрэгжиж байна вэ гэдэг ингээ аваад үзэхлээр бол одоо нийслэлийн онцгой байдлын газар бүх одоо газар хилцсүүд тэгээд аврах тусгай анги гэдэг одоо 30-40 орчим одоо ийм нэгжид бол шинжилгээ хийж үтсэн байгаа юм. Тэгээд манайх эндээс ямар юм харагдаж байна вэ гэхээр манай ажил ямар байна вэ гэхээр ерөөхдөө гамшигаас хамгаалах үйл ажиллагаа нь ерөөхдөө хоорондоо ямар ч уялдаа холбоогүй эмх цэгцгүй цаг үеийн шинжтэй явагдаж байгаа дүр зураг харагдаж байгаа юм. За ийм учраас гамшигаас хамгаалах үйл ажиллагааг явуулахын тулд эхлээд ямар эрсдэл байгаа юм бэ? Бид нар юу та тэмцэх гээд байгаа юм те? Бид нар одоо ямар аюул байгаа юм? Тэрийг хэрхэн бууруулж болох юм гэдгээ хамгийн түрүүнд эрсдлээ одоо олж тогтоочоод тэгээд аль болох төвшөнд бууруулаад те энэ эрсдлээ бууруулна гэдэг чинь юу вэ? Олон нийтэд мэдлэгжүүл нийгмийн одоо зан төрхийг амьдрах хэв маягийг өөрчлөх хэрэгтэй. Энэ төвшөнд бодлого боловсруулах хэрэгтэй. Тэгээд яг бодит арга хэмжээ газар ашиглалтынхаа төлөвлөлтийг сайжруулдаг юм уу, байгаль орчны менежмент хийдэг юм уу, чухал объектууд дээр одоо гамшигын эрсдлийг бууруулах арга хэмжээ хэрэгжүүлэх, хамтын ажиллагаа гэх мэтлэнгийн ийм ажлыг хийж эрсдлээ бууруулж явж байгаад үлдэгдэл эрсдэл үлдэх юм бол тэн дээр нь одоо зарлан мэдээлэл те ямар эрсдэл бид нэр үнэхээр давагдчихгүй байгаа юм бэ. Тэн дээрээ зарлан мэдээлэл хөгжүүлэх, тэн дээрээ бэлтгэл бэлэн байдлаа хангах ийм үйл ажиллагаа явагдах юм бол үнэхээр цэгцтэй, оновчтой, хоорондоо уялдаа холбоотой эрсдлийнхаа бодит нөхцөл байдал тохирсон үйл ажиллагаа явагдах нэ гэж онлын хувьд бол тодорхойлогдож байна. За би тогтолцоогоо ярьж байгаа учраас бид нар бас мань тогтолцоонд ямар чадах вэ гэдгийг бас товчхон та бүхэнтэй яриа чадах байна вэ? Тэр мань юунда доголдолтой байна вэ гэхээр чадах гэдэгт бид нэр юу хамааруулж үзэх ёстой вэ гэхээр хүний нөөцийн чадах нь ямар юм, санхүүгийн чадах нь ямар юм, техник хэрэгслийн чадах нь ямар юм бэ гэдгийг бол ярих хэрэгтэй. Тэгээ яг ингээд чадахыг тооцно гэхлээр манад яг хичнээн мянган хүн амд Монгол улсын хичнээн одоо тооны хүн хүч, техник хэрэгсэл хэрэгтэй юм бэ гэдгийг одоо хамгийн түрүүнд тооцож үзэх хэрэгтэй болно. Тэгтэл өнөөдөр олоо тийм манай орны онцлогийг харгалзсан олон улсын жишгт нийцсэн тийм одоо стандарт норм дүрэн боловсруулагдаагүй байгаа учраас чадвараа тооцох бас хүндрэлтэй байгаамаа. За тэгээд манай дээр нэг ажиллаж байгаа зүйл юу вэ гэхээр одоо ингээд зарим аймагуд нь газартаа, зарим аймагуд нь хилцтэй онцгой байдлын тэгээ яг тэдний бодит гамшиг дээр ажилласан нөхцөл байдал дээр анализ хийгээд үзэхэд бол одоо нэгжид оногдох ч гэдэг юм уу, тухайн албанд ажиллаж байгаа нэг одоо мэрэгчлэлтэнд оногдох ачаалт бол харилцан адилгүй одоо
байгаа дүр зургаас харагдж байгаа. Тиймээс цаашд бол энэ хүч хэрэгслийг оновчтой зохион чадахыг оновчтой бий болгохын тулд тэр тухайн орон нутгийн нийгмийн эдийн засаг гамшигын нөхцөл байдалд нь уялдуулж тэр газар байх юм уу, хилцс байх юм уу гэдгийг бас сонгох хэрэгтэй юм шиг байна. Тэгээд мөн одоо хүч хэрэгслэн дээр болохоор нөгөө техник технологийн одоо дэвшлийн асуудал тийм манайх бол хүч хэрэгсэл дээр бол техник хэрэгсэл дутагдaltaй байгаа нь бол үнэхээр одоо тодорхой. Тэрэн дээрээ бас бие бүрэлдэхүүнийг дэвшилтэд техник технологиг хэрэглэх, ашиглах чадварыг бол нэмэгдүүлж хүний нөөцөд чадахжуулах хэрэгтэй байна. Мөн санхүүжилтийн асуудал хамгийн чухал. Санхүүжилтийг яаж өгнө гэхээр манайх одоо болтол нөгөө өртгөө санхүүжүүлдэг. Ямар нэгэн гамшиг гарвал түүн дээр очиж одоо хохирлын найр бууруулах чиглэсэн л одоо зардал мөнгө гаргадаг болохоос биш. За яг ийм эрсдэл байгаа бол энийгээ бууруулаа гэсэн санхүүжилтийг бол гаргахгүй байна. Дэлхийн нийтийн улс орнууд яаж яах нэхэр тодорхой хувийг одоо бүр 5% орон нутгийнхаа төсвийн 5% зарцуулна гэдээ үүрэг амлалт аваад түүндээ хүрэхээр ажиллаж байгаа бол манайд өнөөдөр улсын хэмжээнд бол 0.1%, дотоодын нэмэлт төвийн 0.1%-ийг л зарцуулж байна. Тэгэхээр бүх төвшөндөө бас энэ гамшигаас хамгаалах салбарт одоо санхүүжилтийг нэмэгдүүлэх шаардлагаа нь харагдаж байгаамаа. За дүгнэлтээ ерөөхдөө хичээлийнхаа дүгнэлтийг орчие. Эндээс та бүхэн өнөөдөр юу мэдж авах одоо юу та бүхэнд одоо хамгийн чухал бэ гэхлээр ер нь гамшигаас хамгаалах гэдэг чинь өөрөө бид нар бол байгалийн үзэгдэлтэй бол тэмцэхгүй нэ. Нийгмийн үйл явц гэж ойлгож нийгэм мэддэг нь хэн байх вэхээр олон нийттэй иргэдийг одоо мэдлэгжүүлэх, иргэдийг өөртийг нь чадваржуулах, иргэдийг өөртөө бэлтгэл бэлэн байдлаа хангах, тэр мэдлэг хандлага суйрлуу одоо сургах утгаар нь мөн одоо тэр тийм тал дээр нь одоо хамгийн гол нь хүч тавьж анхаарч ажиллах ёстой байна гэдгийг та бүхэн бас маш сайн ойлгох хэрэгтэй. Энэ давшранд бас та бүхэнд нэмж хүсэх нэг зүйл байна гэхээр би нэг орон нутагт одоо бүх хэлц газрууд хүрж байгаа гэж ойлгож байгаа учраас та бүхэн бол одоо гамшигаас хамгаалах ажлыг бол маш одоо юу гэх юм дандаа тийм цаг үеийн шинжтэй биш маш сайн төлөвлөж ингэж хэрэгжүүлвэл бас их үр дүн сайн гардаг юм байна гэдгийг бас ойлгох хэрэгтэй. За тэгээд ер нь цааш та нар гамшигаас хамгаалах ажлаа зохион байгуулахдаа аливаа бодлогын баримтчиг гаргахдаа ямарваа нэгэн арга хэмжээ одоо хэрэгжүүлэхдээ энэ ажил маань ер нь шинжилгээ ухаан тулгуурлаж байна уу, цогц байна уу гэдэг дээр та нар анхаарах хэрэгтэй. Шинжилгээ ухаан тулгуурлана гэдэг нь юу гэхээр заавал судалгаа шинжилгээний ажил биш. Маш нарийн тогтсон тооцоо судалгаа нь бүртгэл дээр үндэслэж за бидэд ямар хэрэгцээ байна, энэ олон нийт юу хүсэж байна гэдгээ ингэж харж хийхгүй бол ямар нэгэн тийм цогц биш цаг үеийн шинжтэй нэг юм ямар нэг юм болохоор ингээд ажиллаад идэг биш ингээд цогц ажиллаач тийм байдал хангаж гэнэ үгүй юу гэдгээ бас харж үзээч. Мөн урьдчилан сэргийлэх ажлыг бас төвдөө эрсдлийг бууруулах манайх мод одоо бүгд мэдж байгаа тийм ажлаа бас түлхүү хийгээч. Мөн та бүхэн онцгой байдлыг хилцэх газар хэлцийнхэн орон нутгийн аль багш та нар мөн өөртөө зүтгэхэд авахгүй олон нийтийг одоо татан оролцуулаач, сайн дурынхныг, иргэний нийгмийн байгууллагыг бас тэднэртэйгээ бизнесийнхнийг татан оролцуулж тэндээс мөнгө осгож та нар сургалтаа явуулаач. Тэгээд мөн та бүхэн өөртөө бас цаг үеэ олсон шуурхай хариуцлагатай байхыг бас ирмэлзээж мэдээж эрх зүйн орчин та бүхэнд энийг бол олгож өгөх бах. Тэгээд мөн олон нийтийнхаа санаа бодлыг хэрэглэгчд буюу иргэд маань юу хүсэж байна? Тэнд ямар асуудал байна гэдгийг бас мэдрээч. Тэгээд мөн хамгийн гол нь санхүүжилттэйгээ яаж хийх вөхөр ерөөсөө үйл ажиллагаагаа биш хөрөнгө оруулалт хийж дэвшилтэд техник технологи ашиглахад энд чиглэж байгаа гэдгийг бас ингэж бодож цаашдынхаа үйл ажиллагааг төлөвлөж ажиллах юм бол бидний үйл ажиллагаа өнөөдөр гамшигаас хамгаалах үйл ажиллагаа шинэ 100-р 21-р 100-д одоо гамшигаас хамгаалах салбарт тавигдж байгаа чиг хандлагад нийцэж явагдах юм байна гэсэн юм одоо ерөөдөө онлайн юм юуг тавилаа та бүхэнд. Тэгээд энэ бүх ярьсан бүхэн маань гамшигаас хамгаалах тухай шууд шинэ хуульд орж одоо хэрэгжиж та бүхэнд ажиллах таатай орчин нөхцөл бүрдэх байхаа. За анхаарал хандуулсанд баярлалаа.